Сайн байцгаана уу? Сая 2024 оны Met Gala болсон байгаа. Монголоор хэлбэл Met Gala гэх ах. Гэтэ Америкууд, англичууд Met Gala гэж тэгдэг. За Met Gala гэдэг нь юу вэ гэхлээр би ингээд зүр Википедиагаас ингээд тайлбарлахаар харж байгаа байхгүй. Одоо Манхэттен дүүрэгт Metropolitan музей гэдэг гинэ. Урлаг ба одоо хувцлалт, костюмны музей институт гэдэг. За тэр институтэд сайн үйлсийн аян одоо жил болгоно нэг орой хийж одоо мөнгө цуглуулт юм байна л та. Яг ийм сайн дурын баг ийм үйл ажиллагаа юм байна. Гэтэ аюу олон хүмүүс энд мөнгө төлж ордог. За мөнгө төлөнгүүтлээ дээрэс нь өөрсдийнхөө хувцсыг бас ингээд хувцад маш их мөнгө зарцуулдаг. Тэгтээ ихэнх одоо ингээд одууд, дуучид, жүжигчид болохоор том ингээд брэндүүдээр одоо тэтгүүлээд тэгээд ингээд өөрөөсөө төлбөрөөч төлөхгүй, дээрэс нь одоо хувцаач өөрөөсөө бэлтгэхгүй, цаанаас нь ингээд одоо брэндэн дагаад оруулцдаг байхгүй. За тийм үйл ажиллагаа ингээд байгаа. Гэхдээ одоо ингээд нэг хевсээр алхаж байгаа штеп. Тэгээд хевсээр алхаж орсноо яг тэр хаалны цаана юу болдгийг ингээд хинч мэдэхгүй. Тэгхдээ ингээд тэнд нь концерт болд юм бэлээ. За дуучид ингээд дуулд юм бэлээ. Тэгтээ ингээд ширээний заслалт маслтыг ингээд ерөөсөө хинт ч харуулдаггүй. Тийшээгаа одоо нөгөө камерын дээр нэг тэгж оруулдаггүй юм шиг байгаа. За тэгээд бид нарт ингээд энгийн хүмүүстэй ингээ тэрг үзүүлэхгүй гэх юм яагаад гэвэл хүмүүс мөнгө төлж тэнд ингээд яг хувийн үйлчлэг авах гэж ингээ орж байгаа. Gala дээр ингээд одууд очдог. Одууд очихдоо амар сонирхолтой хувцууд өмсч очдог. Жил болгоо нэг тийм сэдвтэй. За энэ жилийн сэдв болохоор шүү дээ. Энэ жилийн сэдв болохоор Garden of Time гэсэн. Тэр нь болохоор за цаг хугацааны цэцэрлэг түрээлэн гэх юм уу? За тэгэхээр цаг хугацааны цэцэрлэгт хүрээлэн шиг хувцалж ирэх хэрэгтэй гэсэн үг. Амар сонирхолтой байгаас тий. Яг хөө ингээд айгүй олон хүмүүс ингээд одуудыг шүүмжилдэг ингээд ерөөсөө сэдвтэ таараагүй хувцаллаа энэ төр жил болгон дандаа тийм шүүмжлүүд ингээд ирдэг хгүй. Тэгээд айгүй сонирхолтой. За энэ жилийн яг сэдв нь болохоор нь штэ тий. Sleeping Beauty's Reawakening Fashion гинэ. Одоо нойсож буу гүнжнэр тэгээд загварын дахин амьлалт гэх юм уу. За тийм ингээд сэдвтэй. Тэр дундаа ирсэн хүмүүс нь штэ тий. Цаг хугацааны цэцэрлэг түрээлэн гэдэг сэдвтэйгээр хувцалж ирэх хэрэгтэй байгаа байхгүй. За энэ дээр жил болгон очдог тийм дуучид жүжигчд байна. Бүр хаяа мэрсэр ирдэг тийм дуучид жүжигчд байгаа. За та хэд ингээд санаж байгаа бол нодлонгийнх дээр штэ нэг юм Karl Lagerfeld нөгөө нэг нас орсон болохоор Karl Lagerfeldтэй холбоотой тийм сэдв байсан. Тэгсэн чинь нөгөө Karl Lagerfeld чинь нэг мууртай, тэгсэн чинь нөгөө Doja Cat тэгээд Jared Leto хоёр муураар нь сэдвлэж муурны хувцастай очиж исэн штэ. Би тэрийг амар тод санаж байна. За эхний хувцас болохоор бүр 263 зураг байгаа юм шүү дээ. Пүү. Энд чинь бүр 3 4 бичлэг болж орох нэ. За эхний хувцас нь болохоор Zendaya байна. Zendaya 2 хувцастай гарч ирсэн. За эхний хувцас нь болохоор Givenchy брендийн Vintage Givenchy байна. За Vintage гэдэг нь бүр ингээд архиваас гарсан. Ер нь дээр үед зохион бүтээгдэжсэн тийм хувцсууд гэх юм уу. Тэгээд Givenchy одоо брэндүүд чинь ингээд нэг гаргасан загвараа дахиж ингээд гаргахгүй тэрнээсээ санаа аваа сэдвлээ сайжруулад ингээд гаргана штэ. Тэгээд Vintage Givenchy нь болохоор аль дээр үед ингээд хийгдчихсэн Givenchy тэгээд арай илүү одоо үнэтэй л ахaltaа тий. За ингээд Zendaya-гийн хувцсыг ингээд харангууд угаасаа хамгийн ихэнд ингээд бид одоо манай үеийн чинь ингээд Zendaya-га харна. Тэгэл одоо яг энэ үед болж байгаа дуучтайгаа харна. Doja Cat мэд ч юм уу тий. Zendaya-г шууд ингээд анх харсан чи амар нүдэн тусаад энэ толгойд ирэх цэцэг нь амар гоё санагдсан. Хүмүүс ингээд Met Gala гэдэг хэвгүй Hunger Games киноны яг юу шиг гэдэг хэвгүй. Нөгөө нэг Capital гэдэг штэ баячууд нь ингээд бүр шал өөр газар байдаг. Тэр Capital яг ингээд бидний одоо энгийн арт иргэдээс өөр хүмүүс очдог газар гэдэг тэгэхгүй. Тэгээд яг Zendaya-гийн хувцсыг харангууд яг ингээд Capital-ын иргэн шиг харагдаж байгаа байхгүй юу? Амар зэвэн хувцастай санагдсан. Надад бол ингээд нэг хавхаар ирж байгаа нь амар таалагдсан. Сонирхолтой л байсан. Гэхдээ нөгөө Garden of Time гэхээр одоо цаг хугацааны цэцэрлэг түрээлийн энэ гэхээр хүмүүс ингээд цэцэг мэцэг бүр амар юм цэцэг мэцэгтэй палаж өмсөд ирсэн. Гэхдээ Zendaya-гийн яг цэцгээ харуулж байгаа нэг гоё санагдсан. Толгоон дээрээ цэцэг тавьсан байгаа хгүй. Гоёсэн. За хоёр дахь хүн болохоор Bad Bunny. Та хэд мэдж байгаа Bad Bunny болохоор Kendall Jenner-тэй үргэлж байгаа цалцсан штэ. За би зарим брэндүүдийг амар буруу хэлж магадгүй шүү. Maison Margiela мөн үү? Maison Margiela. За Bad Bunny-гийн хувцас амар сонирхолтой, амар тийм Span мэдрэмжтэй, малгай энтер нь яг нөгөө нэг бух ингээд яадаг хүн шиг. Тэр нь одоо айгу гоё юм. Шил нь бол үнэхээр зөвүүн байна.
Иймэрхүү шилнүүд ингээд ихэнх хүмүүс зөөхгүй тэгтэл байд баны дамир зогч юм. Яг энэ өмднийх нь яг тэр нөгөө бухны ямар хүн гэдэг юм бэ? Бух уяач гэдэг юм. Гой санагдлаа гутлан ч гэсэн ямар зэвүүн юм бэ те. Би бүр ийм гутлаагуудаа харж байна. Өөрөө яг нөгөө бухны хөл бух. Тэгээ одоо буруу хэлэнгүүд хүмүүс амар дургуй нүрчнэ. Бухын одоо тавхаа шиг харагдаж байна. За гурав дахь нь болохоор Jennifer Lopez энэ жил ирсэн. Schiaparelli брэнд өмсөж ирсэн. Тэгээд амар гоё палаж исэн. Тэгээд Jennifer Lopez-ийн царайг харангууд нь штэ. Яа бүр хизээж хөгшөрдөггүй. За бүр what бүр амар шокнд ормоор. Яаж ийм гоё гэдэг нь. Яг хөө ингээд зарим зурнуудыг үнэхээр янзлсан байгаа. Гэхдээ бичлэгийг харсан ч гэсэн бүр ингээл зарим хүмүүс бүр арай л царайлаг. Jennifer Lopez бол бүр улам залуучцаа харагдаж байна. Jennifer Lopez чинь баг манай ээжтэй чацуух чинь баг 55 таа юм уу тий. 52 3 таа болов. Амар гоё харагдаж байна. Бүр вау. Гэхдээ бие ингэж авч явна гэж бас байдгаа. Гэхдээ бүр улам залуучч чинь нэрээ. Хөө. Jennifer Lopez-ийг ингээ харангууд ингээл бүр вау гэл ингээл чивчмэг болдог. Зүйлт нь маш гоё юм байна. Бүр ёо энэ ч одоо юу вэ? Надад бол ингээд нэг юм ургаж байгаа яг нэг юм мод шиг санагдаж байгаа учраас ингээд яг цаг хугацааны цэцэрлэг төрөл ингээд тагаа нийцж байгаа юм шиг харагдаж байна. Яг ингээд нөгөө үндсээрээ одоо палаж нэг юм үндэс шиг харагдаж байна. Тэгэхээр ингээд үндэстэй мод шиг гоё ургаж байгаа мод шиг. За дараагийнх болохоор Gigi Hadid энэ жил ирсэн байгаа. Gigi Hadid зарим нэг жил ирэх баха. За Chopard брендийн зүйлт эмэг зүүсэн юм шиг байна. Тэгэнгүүтлээ Thom Browne палаж өмссөн байна. Гэхдээ миний ингээ анзаарснаар яг ингээ бичлэг Gigi Hadid-ийн бичлэгийг үзэнгүүт би ингээ бодсон. Gigi Hadid ч уг нь бол ингээ модель штэ. Тэгтээ ингээд Kylie интерес ингээд нуруу мурууны илүү махлаг санагдсан. Тэгэхэд уг нь бол нөгөө модель хийж байгаа штэ тий. Тэгтээ зүгээр л минь надад ингээд санагдсан юм нь Kylie интерес ингээд хамаагүй ингээд жоохон махлагдуу юм шиг зур харагдсан. Эсвэл палаж нь айгуу тийм ингээд бүр шахаад тэгж харагдулсан юм болов мэдхгүй. Тэгтээ надад бол энэ палаж нэг таалагдахгүй байна. Яг уу хин Gigi Hadid бол өөрөө гоё юм. Уруул муруулаа яг улаанаар буудаад айгуу гоё харагдаж байна. Тэгтээ энэ палаж жоохон сонир санагдлаа. За дараагийнх нь болохоор Cardi B Windows 10 гэд энэ Аз хятад энэ дизайнерын ингээд брэнд юм байна л та. Тэгээд Senseng Lee лөө тийм эмэгтэй ч юм эрэгтэй юм биш мэдгүй. Гэхдээ тийм хятад загвар зохион бүтээгчсэн. Тэгээд тэр хүний палажийг ингээд өмсөнгүүтлээ нэг бичлэг дээр ингээд та өнөөдөр хэнийг өмссөн байна вэ гэсэн чинь нэг Аз хүн гэтгсэн за. Тэгээд тэр нь viral болсон. Тэгээд Cardi B өөрөө штэ тий. Нэг Аз хүний зохион бүтээсэн палаж гэд хэлээ. Тэгээд хүмүүс ингээм шоконд орсон. Хэрвээ одоо Аз хүн нэг одоо өнгөт арьстай хар арьстай хүний палажийг өмсч нэг хар хүний хийсэн палаж гэх юм бол бүр амар viral болнохоо. Гэтэ Cardi B яг тэгж хэлсүүг нь бүр миний төсөөлж ийснээс хамаагүй бага viral болсон. Тэгээ аюу сонио. Cardi B бол ингээд хиний палажийг өмсөж байгаа мэдгүй байгаа юм шиг. Гэхдээ зөвхөн тэр бичлэг дээр гинт сандарсандаа тэгж хэлсэн ч гэж магадгүй. Сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ палажны зураг нь бол бүр амар гоё байсан. Бүр тэр дизайнер нь штэ брэнд нь өөрсдийнхөө IG дээр энэ палажныхаа зургийг аюу гоё аваад тавьсан байсан. Бүр яг зүгээр ингээл бүр мэдгүй бүр ингээл яг байгаль ингээд нэг юм амар сүрдмээр байдэн штэ. Заримдаа ингээд байгалаас амар айдэн штэ. Яг тэрэн шиг ингээд мэдрэмж авсан. Зүгээр ингээд аймаар биш гэхдээ зүгээр сүрдмээр бүр ингээд нэг амьсгаа ингээд тавчдмаар тийм том палаж исэн. Энэ надад таалагдсан. Хэр том байгаа надад таалагдсан. За тэгээд Met Gala дээр нөгөө Katy Perry орж яг тэр хаалганы цаанд дуулсан юм байлээ. Тэгээд тэгхтээ бас энэ Windows 10 гэдэг брендийн нэг юм усан цэгэр палажигаас өмссөн байсан. За дараагийнх нь болохоор Kendall Jenner байна. Givenchy брендийн палаж өмссөн. Надад айгүй гоё санагдсан яг ийм гурвалжин ингээд одоо яг ташаа хэсгээр ийм гурвалжин палаж би цөөхөн харж исэн. Ингээд яг арьсныг харагдаж байгаа. Гэтэ энэ яг арьс нь гараагүй л дээ ингээд давуутай. Тэгтээ айгүй гоё дизайн эсэн надад айгүй сонирхолтой санагдсан.
За би тэгээд брэндүүдийн талаар нэг амар мэдэхгүй ингээд 2024 оны заагаар тэд оны заагаар орж би ингээд мэдэхгүй болохоор зүгээр л ингээд сэтгэлээ хуваалцаж байгаа шүү. За тэгээд Kendall Jenner нэг ингээд fashion week нэг Met Gala дээр баг ингээд шалдан иржсэн шүү дээ. Гэхдээ энэ палажны ингээд хойдлыг нь харах юм бол бүкснийх нь яг дээдлийн ингээд хэсэг нь гарцсан байгаа. Тэгтээ ингээд нөгөө бүр аль өмнөх тэр Met Gala дээр өмссөн палаж тийм амар задгаа биш. Энэ дээр бол арай илүү ингээд бие хаасан байсан. Тэгээ тэр нь айгу надад арай гайгүй хүнд итгэлтэй санагдсан. Анхных нь болохоор бүр арай л амар шалдан бүр ингээд бүр арай л дэндүү шалдан. Гэхдээ одоо ингээд мэдээж одоо Met Gala-д ороод хүмүүс ингээд жил болгон сайжирж байгаа. Тэгээд энэ хүмүүс ингээд заавал ингээл тэг яг perfect төгс гарч ирэх албагүй гэж би боддог. Тэгээд зарим ингээд жилүүдэд ингээл өмсөн палажин тухайн мөчөд өөрт нь таалагдсан. Гэхдээ дараа нь харангууд амар тэнэг санагдаж болно шүү дээ. Тэгээд надад бол ингээд зарим Met Gala дээр failдүүл тэгэл окей нэг амар сүртэй ингээл oh my gosh failдсэн байж тээ гэж бодохоор юм боддгоо. За дараагийнх нь болохоор Anna Wintour Louis V branding dress тэгээд энэ хүрмийг өмссөн байна. Anna Wintour ерөөсөө хөшөрөхгүй маа. Үсэн яаж юм гоё гэдэг нь. За дараагийнх нь энэ болохоор Andy Cohen Berluti гэдэг брэнд өмссөн байна. За Sarah Jessica Parker болохоор Richard Quinn өмссөн байна. Sarah Jessica Parker-ыг ингээд саяхан Netflix дээр Sex and the City ингээд бүх сизон тавигдсан байхгүй. Тэгээд би оюутан байхдаа Sex and the City ингээд анх удаа амар олон сизон үзчихэд би бүр ингээд ийм кино исэн юм уу гэд анх удаа яг 35 насны 33-аас нэг бараг 40 насны эмэгтэйчүүдийн амьдралыг үзчихэд би ингээд нэг 22 моёртай байхдаа бүр ингээд шоконд орчихсан байхгүй. Оо ингээд эмэгтэй хүмүүс чинь ингээд ийм байт юм уу гэд. Тэгээд би ингээд Sarah Jessica Parker-д бүр үнэхээр хайртай. Тэгээд яг энэ Met Gala дээр ингээ харсан чинь амар гоё байсан. Угаасаа ингээд бүр ингээд fashion icon бүр ингээд Sex and the City киног би зөвхөн одоо ингээ хоёр дахь үзэж байгаа бараг season 3 дээр очсон. Тэгээд зүгээр ингээ хувцсуудыг харах гэж л ингээ үзэж байгаа. За тэр ингээд ярэ мэрэн ингээ анх бол амар сонирхолтойсэн. Гэхдээ одоо болохоор ингээ зүгээр хувцсууд нь бүр үнэхээр iconic бүр амар гоё. Тэгээд Sarah Jessica Parker болохоор угаасаа л ингээд ямар ч хувцс ингээ амар зөгтөг байхгүй юу сонио. Мэдгүй яаж ингэж донжиг нь олоод идیں, яаж ингэж өөртөө зохиод идیں, өстө бүүмэд. Гэхдээ энэ палаж бол үнэхээр сонирхолтой харагдаж байна. Ийм ялдам харагдаж чадчих байгаа байхгүй. Тэгээд надад үнэхээр таалагдаж байна. За дараагийн палаж болохоор Lala Anthony, Alexander McQueen өмссөн байна. Alexander McQueen юу дизайнер нь болохоор нас орсон. 40-тэй дөө илүү 40-тэй энэ залуу нөгөө ээж нь нас орсон чинь тэр хүнд ингээд сэтгэл гутралыг давж чадахгүйгээр амиа оруулж нас орсон байгаа. Тэгтээ брэнд нь бол ингээд үргэлжилж байгаа. За Ashley Graham байна. Plus size model. Ashley Graham би энэ брэндийг мэдгүй байна. Ludovic de Saint-Sernin гинэ. Уян ямар амар нэг юм slime шиг болооч тий амир зэм үү? Үнэхээр яг ингээд plus size гэдэгтээ бүр ингээд plus size нь хүртэл өөрт нь амар зөгтөг. Өөр юм одоо хөвсгөр байдал гэх юм уу. Тэгээд үнэхээр хөвсгөр ийм эмэгтэйчүүдийг ер нь ингээд би ямар ч байж болно гэдэг ингээд мессежийг бол загварын ертөнцид үнэхээр сайн ингээд өгч чадсан. За Nicole Kidman Balenciaga өмсөж ирсэн байна. Nicole Kidman ч гэсэн хизээж хөвшөрөхгүй маа яаж юм гоё яриад гэнэ. Энэ палаж үнэхээр гоё юм байна. Гэхдээ надад бол яг энэ slime шиг тэгээ дээрэс нь Nicole Kidman-ийн энэ Balenciaga хоёрыг Garden of Time-д зогсож байгаа мөг хүмүүсээ мэдэхгүй байна. За Lil Nas X ирсэн байна. Luar гэд брэнд өмссөн байна. Цэцэг энэ дээрээ тавьсан байна. Lil Nas X бас нэг хэсэг амар их шалтлаад байсан бас болсон байна. Энэ бол өмнө нь бол надад үнэхээр таалагдж байна. Энэ тэндээ ингээд бант гэлцсэн байгаа юм шиг нь бас надад үнэхээр таалагдж байна. Товчрууд нь ч гэсэн айгүй гоё юм байна. Айгүй сонирхолтой ийм futuristic team design юм шиг санагдлаа. За дараагийнх нь Gwendolyn Christie.
За нөгөөний брэнд Maison Margiela гэдэг брэнд байна. Надад энэ палажийг таалагдж байгаагүй мэдгүй байна. Gwendolyn Christie бас жүжигч нь үү? Яг тийм нэг юм жүжигийн хүн шиг харагдчихээн тэ гар марын ингэцээсэн чинь. За дараагийнх нь Emma Chamberlain. За Emma Chamberlain Vogue-ийн YouTube дээр нөгөө нэг оролцогчдоос ярилцлага авч сэтгүүлчийн ажлыг хийгээд айгу удаж байгаа. Ерөнхийдөө бол би бол ингээ Emma Chamberlain-ыг бүр амар удаан үзэж гин. Анх гарч ирснээс нь хойш үзсэн. Тэгээд зүгээр нэг юм охин байжгаад тэг үнэхээр ингээд яг өөрөө YouTube-ээрээ ингээд дамжуулаад үнэхээр карьер босгож чадсан охин гэж боддог. Одоо тэгтээ айгу залуу штэ. 22-т ч лөө 21-т ч л тий. Тэгсэн мөртлөөсөө одоо яг ингээд карьерийг бол босгож чадсан эмэгтэй шиг санагддаг. Тэгээд миний бодлоор штэ Emma Chamberlain цаашдаа ингээд карьер нь явсаар агаад бараг продюсер болох хэмжээний тийм охин шиг би боддог. Үнэхээр чадвартай эмэгтэй. Зүгээр ганц YouTube бичлэгийг бол ингээд зүгээр катлаад хийх биш. Үнэхээр нэг 10-аас 15 минутын бичлэгийг яг кино шиг бүр ингээд бүтэн ингээд амар гоё юм өрнөлттэй яг хүнд ингээд яг өөр хүн үдж байгаа хүн яг хажууд нь байгаа юм шиг мэдрэмжийг өгч чаддаг тийм ингээд YouTuber байхгүй. Тэгээд би бүр үнэхээр хайртай. За Jean Paul Gaultier өмссөн байна. Надад бас нэг амар вау гэхээр палаж санагдсангүй. Тэрний хажууд Lana Del Rey, Alexander McQueen өмссөн байна. Хамаагүй дээрэн. Lana Del Rey ямар гоё палаж өмссөн бэ? Тэгсэн нэг сарнаа барьцсан. Энэ палаж бол үнэхээр таалагдлаа. Lana Del Rey бүр гэрэлтэж байна. За дараагийнх нь Zendaya-гийн 2 дахь палаж байна. За Maison Margiela by John Galliano. За by John Galliano гэдэг нь одоо нэг брэнд байгаа. Тэгэхээр брэндүүд ингээд жил болгон ч юм уу те ингээд хэдэн жилдээ одоо дизайнеруудтай хамтарч ингээд дизайнеруудыг creative director болгодог байхгүй. Тэгэнгүүт John Galliano гэдэг одоо энэ дизайнер хүн энэ брендийн ингээд одоо тухайн жилийн ч юм уу эсвэл одоо мэдгүй палажиг уралсан байна гэсэн үг. Дизайныг нь гаргасан байна гэсэн үг. Загварыг гаргасан. За энэ бол Zendaya-гийн палаж бол үнэхээр таалагдлаа. Усан үзэм энэ төр ингээд гарч ирж байгаа болохоор гоё санагдчихээн. Zendaya бүр ингээд яг зарим палажиг үнэхээр ингээ амар гоё амьлуулж чаддаг. Бүр үнэхээр яг ингээд модель байж болохоор тэгтээ моделийн карьерийг сонгоогүй. За Emily Ratajkowski Versace тэгээд Chopard өмссөн байна. Emily Ratajkowski бол модель тийм амар өндөр эмэгтэй биш. Тэгтээ модель тэг хажуугаар нь жүжигчин баггүй. Саяхан нэг залуутай суунгуутлаа хүүхдээ олоод тэгээ салцсан. Уг нь бол ингээл бүр гинт амар хурдан танилцал баг ингээл 1-2 сарын дотор сууцахгүй юу. За тийм амар хурдан биш. Гэхдээ айгүй хурдан суудсан. Тэгснэ хүүхдтэй болоод бүр амар хурдан жирэмсэн болоод тэгээд жирэмслэхтэй ч гэсэн айгүй гоё жирэмслээ. Тэгээ хүүгээ гарангуутлаа. Тэг шууд салцсан штэ амар харамсалтай. Тэгээд гэр бүлийн асуудал байсан юм шиг л. За дараагийнх нь бидний Азийн бахархал Michelle Yeoh Balenciaga өмсөж гарч ирсэн байна. Гоё ихтэй шүү. Michelle Yeoh бол Малазийн иргэн. Тэгтээ яг жүжигчний карьер болохоор Хонконгд эхэлж исэн эмэгтэй юм билээ. Тэгээд одоо баг 80 оноос ингээд жүжигчний карьер нь эхэлсэн баха. Нилээн удаж байгаа. Тэгээ Холливуд руу бол орж ирээд бас удаж байгаа л та. Тэгтээ яг жүжигчний карьер нь Хонконгоос эхэлж исэн. Тэгээд үнэхээр мундаг эмэгтэй. Ерөнхийдөө бол амьдралаа ингээд яг карьертаа зориулсан хүүхэдгүй эмэгтэй юм билээ. Тэгтээ сүүлд Формула 1-ийн нэг багийн Alpine гэдэг багийн эзэнтэй суулаа. Аль багийн эзэнтэй суулаа. Сандгүй. За энэ бол Elsa Pataki and Chris Hemsworth байна. Chris Hemsworth Tom Ford өмссөн байна. Гэхдээ энэ Chris Hemsworth-ийн тэр ерөөсөө мэдгүй яагаад юм хөшөрдгөө юм те. Энэ хоёр ингээ хосороо ирсэн байна. Тэгээд үнэхээр гоё харагдчихээн. За үнэхээр гоё юм классик хос олж орж ирсэн байна. За дараагийнх нь Naomi Campbell ирсэн байна. Burberry өмссөн. Brioni Raymond гэдэг брэнд өмссөн байна. За Burberry. Надад жоохон тийм энгийн л санагдлаа. Naomi Campbell бол ямар ч палажиг мэдэж амьлуулж чадна.
Энэ палаж жоохон ингийн юм уу. Гэхдээ хийцэн бас тийм амар мундаг юм болов. За Jessica Biel ирсэн байна. Tamara Ralph and Cartier брэндтэй хамтарч ирсэн байна. За зүйлт мүлт нь эмэг нь бол гарын бүүч мөвч нь бол бүгд Cartier байгаах. Tamara Ralph гэж би брэндийг өстөө сонсож байгаагүй мэдэхгүй юм байна. Гэхдээ үнэхээр гоё юм байна. Гэхдээ цээч нь ямар амар ингээд бүр ярил амар юм задгаа юм тий. Тэгтээ сонирхолтой гоё үдтэй яг юм garden цэцэрлэг түрээлэн харж байгаа юм шиг гоё санагдчихэв. Яг юм лусын дайган шиг харагдчих. Өмс нь үнэхээр гоё юм. За дараагийнх нь Irina Shayk Swarovski-тэй ирсэн байна. Йоо энэ ингээд бүтэн ингээд Swarovski палаж гэсэн. За өнөөдөр тэр хиний Cardi B-ийн өмссөн палажийг 2 жил уралсан гэсэн. Бүр 2 сар илүү 2 жил уралсан гэсэн. Бүр амар удаа. Пөө Swarovski бүр юу вэ? Зүйлтийн ардаа пэх ямар амар их юм бэ тий. Хүнд байгаа хта. Зүгээр ингээд Swarovski-нд ингээд булуулж үзэх юмсан. Ямар гоё ярт юм бэ? Би дөнгөж 22 дахь зураг дээр явж ингээд одоо энэ бараг юу вэ? 10 part бичлэг орох юм байна. Irina Shayk-ийг та хэд мэдхгүй бол маш алдартай модель эмэгтэй миний ингээд амьдралд нэг амар Irina Shayk гэж би бүр багасаа мэдхгүй Kanye West-тэй болцож ийн гэдгээр л би анх таньж мэдсэн. Анх Irina Shayk гэж зөндөө сонсч ирсэн, зөндөө олон одуудтай уурчижсэн. Гэхдээ яг ямар эмэгтэй гэдгийг юусэн мэдхгүй. Яг Kanye-тэй ингээд нэг болцонгууд нь би ямар эмэгтэй гэдгийг яг хайж ирсэн. За дараагийнх нь болохоор Sienna Miller гэнэ. Chloe брэндтэй хамтарсан байна. За би энэ эмэгтэйг юусэн мэдхгүй мэн. Жүжигчин болов уу, дуучин болов уу? За дараагийнх нь Ayo Edebiri Loewe брэндтэй хамтарч ирсэн байна. Loewe өмссөн байна. Ямар зэгүүн ингэ цаасаар хийцэн юм шиг эсвэл бүр шавраар хийцэн юм шиг юм бэ тий. Тэгэнгүүтлээ. Дэшээ аюу гоё юм байна. Энэ эмэгтэй гэхдээ өстө мэдгүй байна. Хаана харж байгаагүй. За дараагийнх нь Dua Lipa. За Marc Jacobs Tiffany & Co-тэй хамтарч ирсэн байна. Tiffany & Co зүйлтэн Tiffany & Co гэсэн үг байхгүй. За бас энэ бэлхүүсээр ятсан байгаа гинжин Tiffany & Co баг тий. Marc Jacobs палаж нь яг нэг юм юу шиг харагдаад, шуу шиг харагдаад хэрэг шиг. Сонь хэрэг шиг харагддаг юм тий нэр. За. Гэтэ Dua Lipa бол үнэхээр гоё биетэй юм ихтэй бүр crazy бүр ингээд царай марэ зүс бүр цаанаас л хахнасаа л юм ерөөсөө ингээд нөгөө засаад байх бүр үнэхээр засаад байх бүр өөл хөөж авахгүй. Гэхдээ гутал нь ямар өндөр юм бэ те. Амар зөвөн гутал юм гуталтай болох юмсан. Эмэгтэй хүмүүс яг ингээд наа чиг ингээд үзэлээ юм болох юмс тийм болох юмс ингээд бодож байгаа. Йоо яна би юугаа алдчихлаа. Нэрээ ингээл Vogue гинэ Met Gala үзэл ингээл тхимсэн гэж боддсон байна. Би ерөөхдөө нэг тийм амар хууц мууцанд амар сонирхолтой хүн биш л тээ. Би ер нь загварт нэг тийм амар сонирхолтой хүн биш. Гэхдээ яг одоо ингээд үзсэн чинь ингээл нэрэл юм амар баг sheer тийм торон юм өмсмөр санагдчихлаа. За Greta Gerwig гинэ. Бас би танихгүй байна. Ooh тань штэ. Амар өөр гарцсан биш зурган дээр. Жүжигчин эмэгтэй. За Chloe брэнд өмссөн байна. Amanda Seyfried гэдэг юм байна. Seyfried. За нэрийг нь өстой яг уншиж мэдэхгүй байна. Нөгөө Phoebe гэдэг нэг Шотландын охинтой танилцчихсан байхгүй. Тэгсэн чинь биш Wales жилөө. Тэгсэн чинь Phoebe, my name is Phoebe гэлөө өглөө. Тэгсэн чинь амар өөр бичдэг. PHOEBE гэж бичдэг. Зарим нэрнүүд нэр үнэхээр ингээд бичигдэж байгаас шал өөр уншигддаг. За Prada өмссөн байна. Тэгээд Chaumet гэдэг брендинг jewelry
Гоё чимэл зүүсэн байна. Толгоон дээрх нь юм байна л тий. Эмиг толгоон дээрх нь. Show me. Prada-гийн палаж тэгт ямар сонь хүрчгэр юм бэ? Им саарл өнгөтэй яг энэ Garden of Time-тэй яг ямар холбоотой юм болов? Цаг хугацаагаас им саарл өнгөөр илэрхийлдэг юм болов? За Ariana Grande ирсэн байгаа. Loewe өмсч ирсэн байна. Ariana Grande бас энэ Met Gala-гийн юун дээр дуулсан гэсэн. Ariana Grande-гийн палаж бол окей, нэг Princess палаж. За Zoe Saldana, Chloe брэнд өмсч ирсэн байна. Ягаад ийм амар энгийн ирж байгаа юм бол тэгтээ ийм хөрслөг гэж штэ тий. Одоо жишээлбэл Tyla Enter ингээд бүр илсэн палаж өмсөж ирсэн байгаа хгүй. Тэгэнгүүт ингээд ийм хөрслөг ийм одоо өнгөн цаг хугацааг бас илэрхийлж авах боломжтой гэсэн. Тэр Chloe дээр бүр ийм бор савхан бүр урт төрөстэй готл өмссөн юм шүү тий. Тэгтээ Zoe Saldana тэгэл гоё л харагдсан дөө. За Kylie Jenner, Oscar De La Renta өмсч ирсэн байна. Энэ Kylie, Kim Kardashian энтер ингээд бүр ингээд бэлхүүсээ ингээд яаж ийм амар нарийнхан болгоод байгааг ерөөс ойлгохгүй ингээд энгийн одоо ингээд Zoe Saldana энтрийг харах юм бол ингээд яг энгийн хүний бий байгаа хгүй яг Kylie энтрийг харангууд ингээд эдгээр яг корсет өмсөөтэй л та гэхдээ ингээд яг яаж ийм үйл ажиллагаанд зориулж яг хэдэн сарын өмнөөс корсет өмсч эхэлт юм болов мэдгүй бүр үнэхээр гайхамшигтай бүр биетэй. За Kylie бол бүр гоё харагдаж байна өө. Kylie бүр залуучсан юм санагдаж байна. Түрүү жилийн Met Gala дээр лөө эсвэл нэг ямар юм дээр лээ. Нөгөө сая юу болоо? Оскар шагнал гардуулах хосол дээр нөгөө Kylie амар хөгшин харагдаж ингэдсэн шүү дээ хүмүүс ингээд нүүр нь бүр нөгөө филлер нь ингээд бүр шахагдаад ингээд хонхоцсон байна. Одоо ингээд ботокс филлер болио Kylie одоо болооч надад арьс чинь бүр 40 гарцсан хүүхнийх шиг болсон байж тээ гэдэг ингээд амар муулсан шүү дээ. Тэгтэл Met Gala дээр Kylie-ийн арьс нүүр мөр хамаагүй дээрцэн тийм сонин зураг ерөөсө гарч ирээгүй. Kylie тэгээд гоё харагдаж байна уу? Би нэрээ цай хийсэн байна. Юм ярьсан ч жоохон ам цангаж. За ингээд Kylie-гийн палаж яг гоё исэн. Ойрын үед бид нэр юм гурвалжин өмтэй палаж юус хараагүй штэ. Katy Perry л нэг хэсэг айгүй хүмүүстэйгээсэн да. Тэр ч одоо 2010 хэд он юм бэ? Яг тэр үе шиг ингээ гурвалжин ийм хөхтэй палаж өмсч айгүй гоё. Надад л айгүй гоё шинэлэг юм шиг санагдсан. Надад бол энэ жойс айгүй таалагдсан. Kylie-гийн бие бол бүр ингээ баримлав. За Usher ирсэн байна. Usher саяхан нөгөө тоглолтоо хийсэн штэ. Alexander McQueen өмсч ирсэн байна. Малгай өмсөхгүй байсан бол гоё яхас юм уу гоё царайгаа гаргаад. Гэхдээ энэ бол гоё юм. Ер нь эрэгтэй хүмүүс ингээд айгүй хьюпг за эсвэл ингээд айгүй юм нүмерэг энтер өмсөх нь ингээд айгүй илбэг. Надад болохоор айгүй ингээд загварын хувьд айгүй тийм bold өөртөө ихтгэлтэй шийдвэр шиг санагддаг. Зоригтой шийдвэр шиг. Lily James Erdem гэд брэнд гинэ. Erdem гэж хаан сонслоо. Энэ нэг шоунд гардаг энэ Erdem гэд турк лөө. Энэ Erdem гэд брендийн юмыг нөгөө хиний Cristiano Ronaldo-гийн эхнэр Georgina Erdem-ийн палаж өмсөжсэн. Бүр 2-3-ыг. Бүр тэр чи юун дээр өмсөдэлээ? Нөгөө юунд болдог. Одоо ямар ч лсэн нэг кино наадам дээр өмсөжсэн. Busheron гэж юу юм бол? Busheron гэж бас гоё чимэглэл баг та. Энэ dress бол тэгтээ айгүй гоё юм. Надад бол айгүй таалагдчихэв ингээд жоохон ингээд бөмбөр хэсэг ташаан дээр нүүснэ урт. Тийм амар ингээд тарган харагдуулахгүй. Өнгө нь бол үнэхэр гоё. Биеийн галбиртай. Тэгтээ айгүй гоё урт. Биенд нь ингээд нэг урт юм чи ингээд дараа болдог штэ тийхгүй. Юу гоё палаж байна. Зя Kiki Palmer ирсэн байна. Marc Jacobs өмссөн байна. Вау. Байгаль гэхээс илүүтэйгэр штэ. Нөгөө зис төмөр илүү юм боод идэх. Тэрүүгээр зүр би ороод юм шиг харагдаад байна юм. Энэ ингээд зарим ингээд хүмүүсийн
палаж нэг урагдцсан байгаа нь ингээд цаг хугацааны ирэхээр одоо юм ингээд илэгддэг. Тэгэхээр ингээд цаг хугацаа явж байгааг ингээд урагдцсан байдал нь харуулж байгаа гэсэн. Chloe Sevigny, Dilara Findicolu, Anna Curry. Миний хэл ам уурах нэ явуучлаарэ. Findicolu гэхэр нэг юм турк юм шиг санагдчихлаа. Үгүй ч юм уу? Гэтэ мэдгүй одоо туркээс үр дүндэл орон байгаа та. Энэ эмэгтэй бол харж байгаагүй маань Chloe Sevigny гэж дуучин юм уу, жүжигч юм уу? Өстө мэдгүй маань. Йоо, Tiana Taylor The Blondes гэдэг брэнд өмссөн байна. Tiana Taylor нөхрөөсөө салцсан яваад одоо Iman Shumpert лөө сагсчин залуу байсан. Үнэхээр төгс хос байсан. 2 охинтой байсан. Яа салчдаг нэ. Гэтэ үнэхээр гоё эмэгтэй шүү. Би бүр айла Sweet 16 хийж ахаас нь би бүр Tiana Taylor-ыг дагсан гэж одоо 16 тахаас нь. Tiana бол өөрөө жаргалтай байгаа хөө. Өөрөө л happy бүр те Met Gala-нд оролцоод явж байгаа болов. Өөрөө happy л харагч. Үртэй ихтэй. Sarah Paulson Prada өмссөн байна. Жүжигч эмэгтэй. Окей, тэр цаана Donatella Versace. Хара Versace юм уу? Versace юм уу? Яаж хэлт юм бол би үнэхээр Франц хэл мэдэхгүй учраас яг аль нь зөвийг юусоо мэддэггүй. Cynthia Erivo, Storm Brown өмссөн байна. Энэ бол гоё палаж байна уу? Гэтэ мейкап нь ямар вау, бүр алт шиг юм би те. Үсээ хусцсан юм гоё харагдчихээн. Тэр нь өөрт нь айгу зөгч юм. Айгу юм бас зөрөгтэй хөдөлгөөн үйлдэлэн. Гэтэ нөгөө нэг alopecia гэд хиний Will Smith-ийн эхнэр alopecia гэд нөгөө нэг үсний юм халцардаг юм өвчтэй штэ. Тэгээд тийм өвчтэй хүмүүс ингээд заримдаа ингээ өвчин сайжраа, заримдаа муудаа, заримдаа үс нургаа тэг болоод иддэг гэсэн. Тэгээд alopecia-тэй хүмүүст зориулж бас айгүй олон хүмүүс ингээд ойлгож байгаа шүү. Өвчийг чи ингээд бас үсээ хусд юм байлээ. Зөвхөн бас нөгөө нэг одоо хор тавдар тусдаг хүмүүс бас зөвхөн үсээ хусдаггүй бас олон өвчнөөс болж хүн ингээд үсээ хусч болдго юм байл шүү. Тэрийг би нэрээ тэгээд Will Smith-ийн эхнэрээс мэдсэн. Эсвэл зүгээр өөрөө одоо тэг үнэхээр халдсан баймаар байгаа учраас хусдаг гэж болно. Би Instagram дээр нэг Microsoft гэдэг нэг эмэгтэй идэв. Зүгээр дандаа өөрөө үсээ хусдаг. Амар сонирхолтой. Зүгээр л үсээ хусдаг байхтаа дуртай. За энэ палаж бол жоохон ойлгомжгүй санагдчихээн надаа. Too much хитрхи их юм шиг санагдчихээн. Ингээд бахан ингээд гялалтсан те ингээд юунууд байснаа, чулуу шиг юмнууд байснаа, дээрээс нь сарнаа наацсан. За дараагийнх нь Kerry Washington, Oscar De La Renta өмссөн байна. Гэхдээ нэрээстэй эдрээстэй хөшөрөхгүй мат пэ. Юу идэж ухаад идэв юм бэ? За энэ палажны өнгө нь бол надад үнэхээр таалагдлаа. Ийм гоё чирэлэгаан өнгөтэй палаж өмссөн хүн одоо голтол харагдсангүй. Би ч одоо 38 зураг үзсэн байна. Энэ бол үнэхээр гоё өнгөний сонголт байна. Палажин ч гэсэн яг ингээд яг цэцэгнийх нь ингээд хэмжээ нь одоо саяны ингээд цацсан байгаа шиг too much хитрхи их биш. Ингээд яг доошоогоо ингээд асгарцсан юм шиг цэцэг нь үнэхээр гоё тийм зохион байгуулалттай класси санагдчихэв. За дараагийнх нь Mindy Kaling Gaurav Gupta гэдэг брэнд. За энэ Gaurav Gupta гэдэг брэндийг өмнө нь Cardi B өмсөжсэн гэсэн. Яаж палажийг ингэж материалыг ийм болгох юм бэ? Үнэхээр сонирхолтой тий. Айгу тухтай палаж юм шиг санагдчихээн надаа. Бид нар чи ингээд нэг цаг хугацааны цэцэрлэг төрөл ингээд байгаа шүү дээ. Тэнгүүд яг энэ яг цаг хугацаа гэлтгэд нэрээ цаг магийг гэлтгэж болох юм тий. За дараагийнх нь Jordan Roth Valentino өмссөн байна. Jordan Roth гэж юм болоо. Би өстой мэдэхгүй байна. Энд гэхдээ нөгөө хайлт харах юм бол нь штэ. Euphoria-гийн Jewel-тэй ямар адилхан. Зүгээр ингээ урал амар адилхан санагдлаа. Тэгтээ биш байна.
Pamela Anderson, Oscar De La Renta өмссөн байна. За зүгээр айгүй гоё юм classy палаж өмссөн байна. Үнэхээр гоё инээж гин. Гоё харагдаж гин. Odell Beckham Jr. Bold гэд брэнд өмссөн байна. Энэ залуу хин би өстө мэдгүй. Хана мэдгүй уучлаарай. Мэдгүй хүмүүсийг нь би мэдгүй гэж хэлж байгаа уучлал хүсэж байна. За дараагийнх нь Rosalia Christian Dior өмссөн байна. Яг ингээд өөрийнхөө үеийн ингээд сонсдог хүмүүс дээр Rosalia гоё балаж байна өө. Тэгтээ Garden of Time-тэй арай л зөгтөхгүй юм санагдлаа. Зүгээр л айгүй гоё юм ёслолын гоё хүндэтгэлтэй балаж байна. Тэгтээ яг гоё өнгө гоё өлтөө эсвэл гоё ингээд Zendaya шиг гоё цэцэг тавил да. Kaya Gerber, Prada тэгээд за монголоор Prada шүү. Prada, Tiffany & Co өмссөн байна. Kaya Gerber бол бүр ус нь ямар ч гоё харагддаг. Түлтийн нартай энэ одоо ямар том чулуу. Вау. Өстой гоё харагдаж байна. За энэ нэмэгтийн зургийг би харсан. Гэхдээ би ерөөсөй танихгүй. Greta Lee гэж яг хин юм бүү мэд. Louis V өмссөн байна. Сонирхолтой балаж байна. Гоё юм. Гэхдээ мэдгүй энэ хөхмөхөө яаж нууд юм бол сонь тий. Яг ингээд нэг юм гэд тэгж уурах байгаа. Төмсний цэцэг хийдэн штэ. Та хэд мэдхүү. Яна уучлаарай. Төмсний цагаан цэцэг хийдэн штэ. Яг тэр шиг санагдчихлаа. За дараагийнх нь Taylor Russell, Louis V, Fred Layton гэнэ. Taylor Russell. За би зарим жүжигчдийг үнэхээр мэдэхгүй байна. Энэ эмэгтэйг бол харж исэн. Тэгтээ би кино миногийн хөдөл үзэж байгаагүй. Дуу чинжиж магадгүй мэдэхгүй. Тэгтээ би жүжигчин л гэж бодож байна. Модоор бүр юм юу хийцэн бэ штэ тий. Модон паркет шал шиг юмар ингээд амар зөвөн байна. Энийг яаж биенд нь оруулсан юм бол? Тийм хатуулах та тий. Энэ бол гоё балаж байна. Гэхдээ одоо нөгөө ийм том ингээд одоо ивент болж жоохон ийм том палаж хүсэж идэм байна амар сонио. Яг жоохон ийм доошогоо нарийнхан ийм болож юм шиг жоохон уйдгартай юм шиг. Гэхдээ энэ бол яг загварынхаа талаас харах юм бол айгүй сонирхолтой. Үнэхээр гоё хийцэл мэцэл үнэхээр гоё палаж байна уу. За дараагийн зураг. Jack Harlow ирсэн юм шүү дээ. Dior өмссөн байна. Ямар ч Garden of Time харагдахгүй байна. Jack Harlow зүгээр өөрийгөө харуулах гэж ирсэн байна. Окей. Aquafina ирсэн шүү дээ. H&M. H&M. Тэгснэ Jennifer Behr, Grazilla. Аль нь юу нэ H&M юм бол? Энэ гурав нь хамтарч байгаа юм бах та. Хөөрхөн жүжигч. Comedian. Aurora James, Anna Corey. Aurora James гэж би өстө танихгүй байна. Жүжигч юм шиг байна. Окей, за жоо хурдан яваад тахгүй бол дөнгөж 50 дахь зурган дээр ирж байна. Francesco and B. Carosini. Alexander McQueen өмссөн байна. За энэ хүмүүсийг би яг эрэгтэй жүжигч юм байна. Хоёулаа жүжигч юм штэ. Амар гоёчхоор бас кинон дэр нэг амар одоо миний байгаа шиг ингээ харагддаг штэ. Бас гоёчхоор гоё юм аа. За 51 дахь зураг. Тэгээд зогсоё. Carly Kloss ирсэн байна. Swarovski өмссөн байна. Carly Kloss бүр амар өндөр санагддаг. Гэхдээ би яг өндрийг мэдэхгүй байна. 1.83 м баха. Зүгээр яг ингээд би хажууд нь зогсох юм бол яг би яг хавирныхын доор байх юм шиг санагддаг юм нэр. Амар гоё юм ихтэй. Палаж нь бол энэ Swarovski бол үнэхээр гоё юм. Өмнөх Swarovski-наас гоё юм. Энэ бүр гоё Swarovski гэж байна. Вау, яг л усын гүн шиг харагдаж байна. Усын дагин шиг. Вау. Тэгтээ ингээд модельуудын харцсан ингээд амар гоё те. Яаж өөрийгөө ингэж авч явж ин харц марцсан ингээд яг ингээд юм бол
Тэг би ингээд яг харах юм бол зөө. Би бүр муухаараад байгаа сте. Гэтэ би яг ингээд энгийн царай гарахыг ах шиг байгаа сте. Яна. Тэг ингээд сартаагаа. За sorry. Гой эмэгтэйчүүд харж байгаа ч юм. За энэ хамгийн сүүлийнх шүү. Энэ бичлэгний. FKA Twigs Stella McCartney өмсөн байна. Энэ бол дуучин эмэгтэй. Энэ бол таалагдж байна. Надад энэ нүмерх шиг юм үнэхээр таалагдж байна. Зүр хевс шиг юм биш. Вау. Энэ бол надад амар сонирхолтой байна. Зүгээр л нэг ингээл нэг шулуун палаж өмснөө ингээд зүгээр ингээд бүхснийхөө ингээд bot crack бүхснийхөө ингээд яг дээдлийн нүх мөхөйг ч юм уу те ингээд бүхсөө ингээд гаргаад тэг өхөө ингээд гаргаагүй. Арай ингээд нэг юм сонирхолтой байна. Тэгснэ ингээд бас трикон дээр ингээд гоё кристалтай. Тэгтээ шорт нь жоохон сони хэлбэрт юм байна. Халзан толгоон дээр ингээд бүр ингээд crystal тавихаар амар гоё санагдд юм байна. Угсаа амар зүүн зэрэг юм ихтэй. Дууг нь сонсоод үзээрэй. Цаана нь штэ хин явж ийн гэж. Цаана манай хин явж штэ. Нэр юм мартцсан. За би энэ биччихье. За ингээд энэ бичлэгийг одоо ингээд дуусгах нь бол part 1 263 зургаас 52-ыг л үзлээ. Тэгэхээр ч одоо 5 бичлэг оруулах нэ. За баяртай.